Миний ажил амьдрал бол ер нь Эрдэнэтэд ирсэн хүнийг намайг зохиол бичгээд ихээхэн төлөвлөж болсон. Хонгод хүүхдийг бичсэн юу сонирхолтой. Наадхыг чинь хонгод хүүхдээ гэд нэрлэдэг гэсэн байхгүй. Хичээл явал өсөж яадаг юм байна гэсэн санаа. Уншаад явал ухаан суудаг юм байна. Эрдэнэ хот бол уул уурхайн том хот. Эрдэнэтэд ирээд би зохиолч гэж өөрийгөө бас дурсах хэлэх эрхтэй боллоо. Би ер нь ямар үгийг одоо урна гэдгийнхээ энгийн үг надад гоё санагддаг. Намрын тэнгэр бужигнаан цагаан, нарийн ширхээр ботроо цагаан, цагаан, цасны исэр бүхэлдээ цагаан. Он жилүүдийн дараа харахад гал онцгонч, гавьяат багш, насан тогтмооч, гавьяат дуучин, би гавьяат багш болцсон. Гурван гавьяатын бүтээл гэж одоо бодоход бахархамаар санагдав. Эрдэнэ хотод төрсөн туу. Түмний нэг зураг контент. Би Булган аймгийн Ачуутмын гавьяат төрсөн. Насаараа багшийн ажил хийсэн. Мандахсан гэдэг багш байна. 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод багшийн дээд сургуульд оюутан болсон. 1957 онд дээд сургуулаа төгсөөд Хэнтийн Цэнгэр мандалд хөдөөж ахын техникум багшаар анх багшийн ажлыг эхэлсэн. Тэрний дараагаар Орон таймыг петишн хөдөөж ахын дээд сургууль нүүсэн учраас Орон таймыг явуулсан хотод очиж мөн техникумд багшлсан. Тэнд 2 жил багшлаад Улаанбаатар хотод ирж 14 дугаар сургуульд пианор удирдагч багшийн ажил хийсэн. Тэгээ хотод нэлээд хэдэн жил багшлаад 1964 оны үед төрсөн нутаг Булганда буцаж ирсэн. Тэгээ Булганда багшлаад тэндээс мөн 80 оны үед Эрдэнэ хотод ирж Эрдэнэтийн сургуульд багшлсан. Өөрөөр хэлбэл 1 насаараа багшийн ажил хийсэн энэ өвгөн багш байгаамаа. Он жилүүд өнгөрсний дараа ингэж бодож байхад би амьдралаа 3 зүйл дээр тогтож бас тэрийг эргэж дуусгах дуртай байдаг. Нэг зүгээрт багшийн минь ажил, эрхэм ажил. Хоёрдугаарт багшийн тааж байсан ангиас сансрын нисгч гураарчаас ирсэн. Гуравдугаарт олон хүүхдүүдийг уран зохиол дуртай болгохын төлөө ажил хийж уран өд гэдэг нэртэй дугуйлан байгуулсан. Уран өд дугуйлан бол миний залуу настай хамт миний багшлах ажилтай зэрэг төрсөн ийм дугуйлан. Тэнд уран зохиол дуртай хүүхдүүд орж цаашд уран зохиол сонирхох ийм авьяастай болсон. 10 Б гэдэг ангийг би тааж байсан. Тэгээд таасан ангиас минь сансрын нисгч гураарчаа мөн гавьяат багш ганц чимэг мөн онцлогтон тэмдэгийн сэрэтрийн тэмбэл барьжгээд тусгай онцлогын ширээ тавьчихсан ганцаараа онцгойлон суудаг бол зохион давтал. Манай чинь хамт олон их нэгдмэл бие даасан тийм болсон. Тийм учраас ангийнхаа хийгдэх нь ариун цэврийн тэргүүний анги, эдэж ахын тэргүүний анги, биеийн тамирын тэргээд баахан тийм хаягууд хатсан. Тэр маань одоо манай анги ямар үр дүнтэй сургууль явж ийсэн. Сургууль нэмэгдэж ийсэн
хэргэлдээ. Тэгээд манай 8 дугаар ангиас ганц чимэг байна. Авьяат болсон. Тэр бүлэг маань аймгийн тэргүүний бүлэг болсон. Өөрөөр хэлбэл нэг анги бие таасан тийм одоо хамт олон болж чадсан гэж үзэж байна. Ерөнхийдөө яг сурагч хүүхдүүдийн донд хуулийн үйлдвэрлэл явж исэн учраас нэг мэдэхэд би өөрөө бас юм бичдэг. Тэр нь улам сайж ирж хүүхдүүдийн удаа багш болж хөгжсөн байгаа юм да. Тэгээд яг миний бүтээл гэхдээ зэрэг хүүхдийн зохиолоор хийдэг. Тэгээд эндээс нэг 30 гаруй дуутай өгүүлбэр шүлгийн мунтай тийм. Тэгээд дотроос үерхэлж маань нандина гэж халмандахын одоо ая хийсэн бид хоёрын дуу одоо мөн болгоцоор яваа. Тэгээд би халмандахын ая зохиолыг мэддэг учраас халмандахт нэг өгөөч юмсан гэсэн бодол төрсөн. Тэгж нэг өдөр халмандах ирлээ. Халмандах намайг танихгүй гэж. Тэгээд фильм зоч бодол халмандах ирж гинэ. Тэгэхээр нэг шүлэг аваад очлоо. Тэгсэн чинь халмандах шууд юу энэ болгоны мандахсан яхаараа Эрдэнэт хотод байдгүй лээ. Над шүлэг өг, дууны шүлэг өг шууд тэгсэн байхгүй. Тэгээ би намайг нэгдүгээр таньж хоёрдугаар надад дууны үг нэгсэн би бэлдэж очсон тэр юу одоо санаас их зохиолдлого юм болсон. Тэгээ баг энд байж байхдаа ер нь ая зохиолсон баг тэр. Анх тэгж төрсөн дөө Эрдэнэт хотод төрсөн дөө он жилийн дараа харахад гавьяат халмандаханч гавьяат багш насан тогтмооч гавьяат дуучин би гавьяат багш болсон. Тэгээ 3 гавьяатын бүтээл гэж одоо бодоход бахархамаар санагдав. Тийм сонь төгтөн дээр. Дэрвэж хараахан нисээгүй тэгдэхээ байхасан мочирсан дэлгэр чараахан задраагүй цэцэгхэн байхасан дассан ичид багын үер хий чамнагаа ичишгэ хайрдана инхэн жахан насны хаа итгэлиндээ дээр нандина. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит Эрдэнэт хотын нийт иргэд харилцагч түншүү та бүхэндээ сар шинийн баярын мэнд өргөн дэвшүүлье. Лили Дент шүд эрүүн нуурны гажиг төслийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Эрдэнэт хотын нийт иргэд үйлчлүүлэгч та бүхэндээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хонгод хүүхдийг бичсэн юу сонирхолтой. Болгонд байж байхдаа би тэр дөрөвдүгээр цэцэрлж тэр очиж нэг багштай болох гэж бодсон. Ороод очсон багш маань түр халдагшаа гарсан гэж би хүүхдүүдийн дотор хүлээгээ зогсож байхгүй юу. Тэгээд тэр хүүхдийн нэг ангийн дотор ингээд аавга машин янз бүрийн тоглоом ингээд өртсөн. Тэр дотор хамгийн их одоо тоглоом хонгод хүүхдээ том жижигээр байс өрөөд байхгүй юу. Тэгээд би тэр юм харж яснаа тэдний санаандгүй энийг юу гэдгийг гэсэн бамбрууш гэдгийг энийг юу гэдгийг гэсэн наад чинь дондон гэж дуурдаг дондгмаа гэдэг юм шиг. Тэгсэн чинь нэг хүүхдээ хойноос биш наадах чинь хонгод хүүхдээ гэж нэрлэдэг юм гэсэн байхгүй. Тэгэхдээ би тэр үг нь маш их ташрдаггүй ерөө сонсоогүй ямар хөөрх юм бэ чинь. Хонгод хүүхдээ гэнэ үү? Дондон гэдэг нь чи хүмүүсд дондгмаа гэж хэлдэг.
Тэгээ тэндээс гараад ингэж явж яхад хонгод хүүхдээ сэлнэс багт мартахгүй. Яваад хонгод хүүхдээ дуугаад явна. Холойрын хүүхдээ цогдно. Жин жигнэхэ бөм гэх мэтийн үг аяндаа орж ирээд гэртээ очиход эхний 2 бодлыг зохиогоод очсон. Харин 3 дахь нь ерөөсөө олдохгүй нэлээ удсан та. Тэгээд нэг өглөө сууж ясан чинь хонгод хүүхдээ ганцхан дуутай, харин би олон дуутай гэдэг үг орж ирээд тэр хонгод хүүхдээ гэдэг дууны шүлэг зохиогдсон. Зуны амралтаар хөгжмийн зохиол чин зэрэг шав маань хүрч ирсэн. Хонгод хүүхдээ дууны үгийг үзэл багшаа би энд ая зохио. Би зохиолч болсон шүү дээ гэж. Сайн байсан тэгд. Тэгсэн чинь хөгжим хэрэгтэй болсон чинь манай хажуу талд моя эмчийн хүүхдүүд том гитартай. Тэгээд тэр гитарын нэг авцраад өгсөн нөгөөх маань гадаа хаяан суудсан чин зэрэг дуургаалс нэг мэдсэн агшаа би ая зохиочлоо. Тэгэхээр н очоод яасан чинь голдны тоглолт хэдэн хүүхдүүд тойроо суудсан өнөөх чинь хөгжмөр зохиод тэгж хонгот хүүхдээ анх төрсөн. Ерөнхийдөө яг үгүй багын нэг зураг зурах дуртай байсан сурагч хүүхд байх та. Тэгээд дараа нь сургуулийн багш болоод ирэхдээ зэрэг өнөө хүүхдэд дугуйлан удирдах зэрэг өөрөө юм бичдэг байж удирдах шаардлага гараад тэгээд сурагч шавнарын одоо боён гарал зохиолч болсон гэж үзэж байна л да. Янз бүрийн пианоны ажлын тухай мэдээ эдгүнгийн битсэн барьсан юм пианоны сонд өгч сүүлдээ бүр пианоны сонд цуцаан болсон. Ингээд ер нь тэр сонин бол бас намайг өсгсөн гэж ингэж боддгийн. Тэгээ битсэн зүйлээ Санжиж оюун тэгэхээр 16 дугаар сургуулийн 5 дугаар анги сурагч байсан. Нөгөө битсэн энийг сондоо өчөг гэл оюунаар хөргөлдөх байсан тийм байгаа. Сон дээр өөрийн бичсэн юм гарахад их урамшдаг би ч юм бичиж байна. Сүүлдээ зохиол одоо шүлэг мүлэг бичээд аюулын тэр хүнээс магтаал зүйл сонсоод ирэхэд бүр аятайхан болсон. Тэгж л намайг энэ хүүхдүүд л намайг оруулаад хүүхдийн зохиолж болгосон бодож юм. Тэгээд ер нь яг толгой холбоод үний бичдэг байсан бол сүүлдээ ер нь өөрийнх нь бичсэнийг энэ чинь аятайхан болж байна, энэ болоогүй байх гэж мэддэг болсон. Өөрөө хэлбэл шүлэг бичих, дадлага сурчлагтай болж ирсэн. Тэгээд өөрөө биччихээ тэрэндээ баярлал энэ маань аятайхан болоо гэж хүн сонсоход яг миний санснаар сайхан болж аятайхан болж хүн үг хэлдэг. Тэр урамшдаг. Ерөөс нэг бичгээд дараа нь нэг санаанд хүрэхгүй та энэ яг байж байхгүй чийж болох шүлэг юм байна гэж бодсон юм бол өөрчлөсөн голөгддөг. Миний хамгийн анхны шүлэг гэдэг нь ерөнхийдөө яг хөдөө байсан нэг намар хөдөө би ч орхон сон шүү дээ. Орхонд очоод байж ирсэн чинь өвлжөндөө нэг түлээ төлж болох, өвснөс болохоор автагаа 2-3 тэрэгтэй. Тэгж ирсэн чинь хамгийн анхны сар ороод нэг харсан чинь тэр орсон цад ингээд нэг сайхан телевизэн зөөлөн цас ороод тэр ач явсан түлээ цав цагаан. Тэр өвснөс цав цагаан болсон. Манай хар мөрний ташаа эднү цагаан болцсон.
Аавын дээлийн мөр өвтө цагаан болсон харагдсан санаанаас гардаг байхгүй. Тэгж байгаа нэг удаа тэр хотод байж ахта тэр намрын тэр юу хотод байж ирсэн. Тэгээд анхандаа хамар дээр ахаад хацар дээр аавын мөр буурал цагаан альцсан төлөө хөвн цагаан намрын тэнгэр бужигнаан цагаан нарийн ширхээр ботроо цагаан таснаа гэсэн бүхэлдээ цагаан гэж ингээд нэг өвлжөө өгдөө явж байгаа. Тэр зургийг бичсэн тэрэндээ өөрөө баярлаад тэр маань хожим пианоны сондөлөө болгоны сонд гараад анхны шүл тэгж тэгээд дараа нь яг үер бичээд явбал өсөж идэх юм байна гэсэн санаа. Уншаад явбал ухаан суудаг юм байна. Ер нь заавал багштай байх хэрэгтэй гэсэн санаа. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит Эрдэнэт хотын нийт иргэд харилцагч түншүү та бүхэндээ сар шинийн баярын мэнд өргөн дэвшүүлье. Лили Дент шүд эрүүн нүрийн гажигдслын эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Эрдэнэт хотын нийт иргэд үйлчлүүлэгч та бүхэндээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шүлэг өчгөө утгаараа ер нь хөшөн болчихно да. Ерөөсөө юм орж ирээ. Нэг бичээд нэг хэд хоног бичээ явах. Ер нь бичээд үргэлжлээд байна. Дур орох тусам шүлгөө ам ороод улам уран болоод тэгээд ийдэг. Тэгээ хамгийн гол нь өөрийнхөө шүлгийг болж байгааг гэдгийг таньдаг ухаан суусан үед бол шүлгээ ялгах амар байдаг. Ялангуяа өөрөө сайн үнэлэхгүй шүлгүүдээ нэг хэд хоног орчиход нэг 7-8 хоног орчиход арга марцаана эргээд харахад өө амархан олдож тэрийг засахад их болон болсон байдаг. Тэгэхээр засаад ирэхээр аянда онсон бол сэргээл явчихдаг. Тийм юм байна. Энэ бол шүлгүүч техниктэй ар. Гэхдээ ихсгэлэн аялгуу ордог юм санагдаад байгаа юм. Надад хай гэдэг үл ерөөсөө бүхэл бүтэн нэг одоо том ай сав том их өргөн хэмжээний багтаамжтай юм байна гэсэн үг. Тэгээд тэр ай сав шиг тэр дотроо тийм уянгалах тийм нэг ихсгэлэнтэй хөгжмөлөг юм ороод ирэхтэй зэрэг тэр ай гэсэн аялгуу чинь цаашаа явах шүлгний аялгууг илэрхийлээд өгч байгаа юм шиг надад дандаа санагддаг байхгүй. Эрдэнэт хот бол сүүлийн үеийн шинэ хот. Эрдэнэт хот бол уул уурхайн том хот. Амьдрах гэж олон газраас олон нутаг шунаас манай эрдэнэтэд үржиж уул уурхайтай энэ хотод амьдралаа зохицуулсан. Тэгээд тэр бол бус хотоос ялгаатай гэж боддог юм. Тэгээд илгээлтийн эзэд гэж ер нь олон хүмүүсийн хүч ирсэн. Газараас ирсэн олон янзын хүмүүсүүд энд ирнэ гэдэг бол амьдрал өөрөө алгацоог шинэ хууч янз бүрийн юм санагдав. Би сүйд ирсэлдээ би бол хурц ирээд ингээм амьдрахад бол тэгээд одоо уул дагсан уулын уурхайн хот. Манай чи хөдөөгийн хот ч. Хөхөө донгодж идэв шүү дээ. Хөхөн дуутай Эрдэнэт хот байна гэж би тэгж боддог. Өглөөдөө босчих туны хөхөө донгодоо. Тэгээд хоорондоо өрсөлдсөн юм шиг өндөр 9 давхар байшингууд ингээд сүндэрлээ. Тэгэхээр хот бол өргөж тэлж байна гэсэн хэрглэж байна. Баатар хот гэж нэрлсэн. Тэгээд шинэ оюун ухаан, шинэ ажил хөдөлмөр, шинэ бодол төрөхөд манай хот бол ер нь үлдээч явдаг юм. Би дотроо шүтдэг. Би Эрдэнэтэд ирсэн бол зохиолч болсон гэж ингэж үзэж байна. Тэрний өмнө бол сонин юм бичээд тэндээс нэг юм гаргаж хаад тэрийг хараа баярж явсан бол
Эрдэмтэд ирээд жинхэнэ одоо зохиолын чанар чансганы тухай юмыг анх ойлгосон байхгүй. Энгийн ер нь эгэл байх тусмаа юмсаа энгийн байх тусмаа сайхан. Би ер нь ямар үгийг одоо уран гэдгийхээр энгийн үг нь надад сайн гоё санагддаг. Энгийн үг нь онсон байх та байраа олж онсон байх та. Яг гоо миний бичсэн зарим зүйл яг гоо энгийн нэг одоо гоё гангуу байхгүй. Энгийн шүү дээ шүлгэр. Сар манай урдах уулын дээрээс мандна. Тийм ойрхон уулмын эрдэнэт бол. Сар манай урдах эрдэнэт уулын оройгоос ургана. Тийм ойрхон сар эрдэнэтийн сар. Эрдэнэт уул эрдэнэтийн сар хоёр үсэг мэт гэрэлтэй үг мэт амтай. Сар одоо ч дэргэд ойрхон уул өнөөж хажуу тавиалаа. Ингээд ухаандаа би эрдэнэтийн тухай бичлээ гэж нэг ойлгож байхгүй да. Эрдэнэт хотноо нэг мэдхэл одоо 50 насыг насалжээ. Саяхан л одоо анхны хот, шинэ хот гэж ингэж байсан бол одоо 50 насны ойрын тэмдэглэл том үйл ажил явжээ. Энд 50 жил амьдэрсэн эрдэнэтчүүд ажил их бүтээлж хүмүүс маань энэ 50 жилд юу хийх вэ? Хотоо баатар болтол хөдөлмөрлсөн гэж бодож. Та нартай ард жаргал сайн сайхныг хүсье. 50 жилийн ойн халуун мэндийг хүргэе. Нүд эзэхгүй, тал захгүй. Үг албан тал нэгч үгүй. Үгүй чимээнээс анир эрэхгүй. Өвгөн зууны дохио сонсон тал зүүрэмгэлэн хараа суцхгүй. Мэлний зэрэглэлтэн худлаа харагдана. Ганжир сүмдэрлэн тал хязгааргүйгээр дүүрэн хоосноор дүүрэн цэнхэрлэнхэн уйлдэн тал эзэнгүй мэт дуугүй. Танихгүй мэт чимээгүй. Тэр алс тэнгэрийн захруу дал дайц нам гүм багтаж ядна. Тал баян тал хаан эзэнтэй. Түмний нэг зураг контент.